Hi guys, миний дараагийн влог бэлэн боллоо. Өмнөх влог дээр амарсанчлан өөрийн хичээлийн өдрүүдэд харуулахаар даваа мигмар гаригаа сонгож авлаа. Нэгдүгээр өдөр хичээл маань арай орой ордог учраас өглөө босоо шүршүрт ордог. Шүршүр балкон дээр байгаа. За тэгээ балкон дээр гараад усанд орчоод буцаад ороод ирнэ. За ингээд орж ирээд нүрээ бэлдэж авах хооронд өрөөний маань нөхөн сэрээд хичээл хэдээс орох үлээ гэдээ асуучаад буцаад унтсан. Миний хувьд өглөөний хийх ёстой хамгийн чухал зүйлүүдийн нэг бол усаа буцалгаж авчирна. За усаа буцалгаж авчирчаа тэрүүгээрээ өнөөдөр бол будаага агшаахад тэгээд сайхан цайгаа бэлдээд унаа. Хоолоо хуурчаад аваад ирсэн будаа маань арай агшаагүйсэн. Тэгэхээр ингээл цаа буцалгаж аваад тэгээд хоолны материалыг буцааж хийжээд ирж хоолоо идээд дараа нь хоолыг зааяг тавгаас ах угаагаад авсан. Энийхээ дараа болохоор хичээлээ давтах хоорондоо уух кофегоо бэлдээд авсан. Тэгээ кофегоо бэлдэж авчаад дараа нь заах өрөө бутлаад тэнгүүтээ гэлс нэг хідэ ханц бичээд хичээлээс өмнө амжиж байгаа. Тэгэл гэлс хичээл рүүгээ гараад нэг 10 хэдэн минутын дотор сургууль руу хаяад очдөг. Энэ сургуульд ямах цавнд маань нэг хөөрхөн жижиг нуур байдаг. Энэ нуурын дотор нь алтан загас, хар, шаар, цагаан гэдэг олон өнгийн гоё алтан загастууд байдаг. Хаяад энэ хэдэг ярнаа. Энд бол 12 сарын дунд гэсэн чи цаас бол байхгүй. Гэхдээ бороо одоо өдөртөө нэг заавал орж байгаа. Тийм учраас гадаа жоохон сэрүүхэн болж байгаа. Гэхдээ гадаа сэрүүхээс илүү доторх сэрүүн нь илүү хэцүү байдаг энд бол. За тэр яг хөө тэмээ сайхан амтан шүү гэж. Хичээл дээрс ирэх хэрэгтэй. Олон улсын оюутнуудаа зурулцж байгаа. Би ч бас монгол хүн. Монголынхоо нэрийг муу болгомоор байна. Дээрээс нь дараагийн монгол оюутанд боломж олдож магадгүй. Монгол оюутнууд ийм сайн суралцдаг цагаа барьдаг гэдэг. Тэгэх юм бол дараагийн оюутанд боломж олохыг алиг тэрэх хөвдөө тийм ээ. За ингээд ангитаа ороод ирсэн юм чинь дэвтэр номоо гаргаад текстүүдээ уншаад текстээс шинэ үгээ хаагаад хайсан үгээ шинэ үгийн дэвтэртээ бичээд байна уугүй юу шалгаал. Ингэж явах хооронд хичээл эхлэндэ. Илээ таарсан. Та яг тараад байж байсан. Сургуулийн радио явж эхэлж байсан мэт юм аа. Хичээлээ дарчаад карго ирүүлсэн нь каргогоо авна. Каргогоо авчаад байр руугаа ороод нөгөөдгөө задлана. Замд явж исэн чинь нэг хөргөн сарнаа мод таарсан. Тэр сарнаа модны сарнаа унаг айгүй гоёор байсаа. Хүн загцсан байсан тэр маань ирсэн бөөн баяр. Тэгээ дараа нь каргоныхоо утанд тогооёг аячих юм чинь хэвчээ карганы утаас ихэж аваад хичээлээ хийж байгаа юм да. Хичээлээ хийж угтал. За тэгээд нэгдэг өдөр дуснаа. Тэгээл унтсан шүү дээ. Өглөө 8:30-аас оройны 6 хүртэл хичээлтэй байдаг. Тэгээд өглөө 7-оос сэрүүлээд авсан чи илүү унтаа 7:30-д сандарч ирээд гэлс кофегоо чанж аваад өглөөний цагаа уугаад гарсан гадаа бороот байсан. Бороо нь зонтгоош түлгэж амжихгүй гэлсгүйгээл хоцрохгүй юм да гэд. Тэгээд хичээлд орно. Өдрийн завсрал 12:30-аас 2:30 хооронд байдаг. Энэ хооронд хичээлээ их цагаа хэмнэхэд бол хажуу талын хоолны газар очиж хоол идчихээд гэл ангидаа буцаж орж ирээд хичээлээ бэлдээд тэгээд оройн хичээл орж эхэлнэ. Юм бүжэн. Хичээл дээр айгүй өндөр энерги зөрчилдөг учраас орой заримдаа ядраад байдаг. Тэгэхээр гадаа жоохон суугаад амрыг гэж бодоод хажуу талын дэлгүүрээс нэг пепси аваад гадаа жал хэсэг амарч суусаа. Хүний хөлөөс зэр жоохон амарчгаар айгүй урд хөрх энерги сэрэгчдэг. За энэ оронд нэг мочи идчихэж байгаа. Тэгээ жоохон суухгүйсэн бороо ороод буцаад орж байгаамаа. 6 давхарлан мөлхөн шахуу ороод хичээлээ игээл орой болоод тэгэл өдөр дуусна да. Влогийг минь хүртэл үзэн баярлаа. Баяр таа.